За энэ хуулийн тэр тэгшөөг тэмдэглэхтэй холбоотой хэсгийг нь бол дэмжиж байгаа. Одоо бид нэг хоёр үндсэндээ голчилж нэг Монгол улс байгуулагчсан ардын хувьсгал. Энэ хоёр хоёулаа ойн нэгэн зэрэг тэгшдэх нь их олон тохиолдолд нэг удаа учраас зөрүүлж аль нэгэн ойн одоо тэгшөө бол тэрэн дээр нь одоо нэгэн тал тэгшөө тэмдэглэх юм чинь чухал хоёр ой гэж үзэж байгаа. Ялангуяа их Монгол улсын байгуулагдсан ой түүхэн ой бол Монгол үндэстний бол том баяр наадам цэнгэл байх ёстой. Тэр утгаараа бол энэ жилийнх дээр бол дэмжиж байгаа. Тэгээ энэ жил тэгшөө гэж тэмдэглэхийн тулд хууль өөрчлөлт орох шаардлага үүсэж байгааг нь ойлгож байгаа. За хоёрдугаарх нь тэр нөгөө 2021 онд наадам үндэстэн тэгээ залуучдын холбооны барилдааныг цол болгох тухай ярьж байгаа. Энэ бол одоо Монгол улсын засгийн газар тухайн үеийн оюун эрдэнэ засгийн газар Монголын түүхэнд асар том хийсэн гим нүгэл одоо бид нэр араас нь тэрийг арчих гас сууж байгаа. 2021 оны 7 дугаар сарын 2-нд засгийн газар шийдвэр гаргасан байхгүй. Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй, нэг жил тэмдэглэхгүй. Энэ нь аймаг орон нутагт хамаатай шүү. Тэмдэглэхгүй гэсэн. За одоо тэнгууд энэ хуулийн төсөл дээр юу гэж орж байгаа гэхээр ардын хувьсгалын тэгшөөн баяр наадам чүгүрч тухайн үеийн дүрм, журам уламжлал жишгийн дагуу цол олгох амжилт үзүүлсэн боловч цол нь олгодоогүй бүхчүүдийн одоо амжилтыг нь одоо нөхөж олгоё гэж. Тэр бол наадам биш. Би барилдааныг үзчихсэн, яг очиж үзчихсэн. Төв асраар нь орсон. Төв асар залуучдын холбооныхон сууж исэн. Тэр бол залуучдын холбооны төрийн бас байгууллагын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээмжшүүлэх юм бол хэдүүлээ ингээд бүр жинхэнэ бөөн талцал руу авчина. Одоо би жишээлбэл ингээд сайн зураг гишүүнээс асуух гэж байна. Одоо хэдүүлээ эд барилж байгаа бүхчүүдэд цол нэмэх тухай ярьж штэ. Нийт хэдэн бүх байгаа. Тэр цол нэмэх бүхчүүдтэй бусад бүхчүүдтэй уулзаж саналыг асуусан уу? Хин хинтэй уулзсан. Хин хин одоо цол авах гэж байгаа. Цол нэмэх үү? Одоо энэ шийдвэрээс болж. Энэ бүхний та ингээд нэг үрчлэн нэр усаар нь хэлмээр хин хин цол нэмэх үү? Үнтэй холбоотой хин хинтэй ямар бүхчүүдтэй уулзаж санаа бодол солилцсон. Одоо жишээлбэл Батүлзий одоо наадамд байхыг нь бүртгүүлсэн байхыг нь харахад хүртэл сайхан санагддаг миний хайртай бүх. Гэхдээ одоо ингээд бидний гаргасан шийдвэрээс болоод улсын арслан болоод одоо эд барилдж байгаа Батмагна, Орхонбаяр, Бямботхон бүгднгийнхэн дээр 90 гараад ирнэ. За нөгөө залуу арслангуу төлөөн зөвшөөрөх үү? Эднэртэй санал зөвлөлдсөн үү? Тэг ихний ээлжинд энэ асуултанд хариулт. Санзар гишүүний микрофоныг хариулт. Тэр жилийн наадам яг хөө тэгээ засгийн газар шийдсэн. Ард олон хэсэг залуучууд нөв наадам гэж агсчихсан. Та мэдэндээ аливаа зүйлийг нэх ус төржүүлээл нэг шошго наагаж дими. Ковидын хүнд жил байсан. Хаанаа л одоо сэтгэл зүйн хувьд бол бүгд л итгэлтэй бус. Олон нийтийн арга хэмжээг хийхдээ маш л хүнд үед зохион байгуулж ирсэн. Энэ үрэн дээр л бас олон нийтийн тэр үндслэр одоо асуудалд хандсан баг. За би нэгдүгээр тодруулчих. Яагаад энэ хуулийг санаачлах болов гэдэг тухайн жилийн морь сурынхан бүгд цол авцсан. Энд бүх юмудаа хийгээд. Улсын наадмаас бусад аймагаас доошоо наадмууд нь хүлээмжшүүрүүл тооцоолцсон. Харин тийм тооцсон жишг нь. За би хариултаа эхлүүлчих. Хоёрдугаарт энэ асуудлыг би одоо шийдээд өгөх гээд байгаа юм биш. Би Лодо самбог гүшүүнд хэлчмээр байна. Энийг 2022 онд Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинжсэн найруулгыг батлаад дагж мөрдөх журмын хуулиар түрүүн 22 он шийдсэн баг. Өгөө гэд. Өг гэснийг дараа харин би нөгөө хэлээд процедур нь эрх бүхий байгууллага гэж хинбэ гэдэг асуудлаасаа болоод ойлгомжгүй процедур нь ерөнхий байгаа учраас би одоо тодруулж өгч процессыг нь тодруулж өгч байгаа. Тэрнээс биш одоо сайн зориг болон энэ хувь гишүү шийдээд байгаа юм биш. Энийг өнгөрсөн парламентийн бүгд баталсан баяр наадмыг дагж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шийдсэн юм аа. Шийдсэн. 21 оны наадмыг өгөөгүй гэдэг шийдсэн. За ямар этгээдүүд цол авах гэж нэгдэг би зарлчаа. Нэгдүгээр 1987 оны бүх ард түмний спорт гадад 33 тойргийн барилдаанаас 29 тавьсан Ломбын эрхэн баяр Говьлтай аймгийн Тогон сумын яриад улсын начин хүн улсын занцалтай болно. 1989 оны наадамд үзүүрлэж аслан цол аваад маргааш нь хураалгасан. 1970 ардын хувьсгалын 70 жилийн ойгоор төрүүлсэн 1994 оны 734 бүхийн барилдаанаас 9 тавж үзүүлсэн Бажинам аварга цол акнэ.
энэгээр угаасаа өрөд томлог гаргацсан. За 70 жилийн ойгоор одоо үзүүлсэн Понцгийн Сүхбат агсанд цолын нэхэж болгоно. Өөрөөр хэлэх юм бол Понцгийн Сүхбат агсан амьд зэрүүн багтаа өргөдөл гомдлоо гаргасан. Өргөдөлт нь хариу өгөх ёстой байхгүй. За ингээд наашаа яваад 1994-95 оны засгийн газрын тогтоолоор байгуулагдсан өндөргийн зан удрын мэлмийн нээсний ойн барилдаанд одоо цол аваад 2 сарын дараа буюу 9 сард бүх цолуудын тэмдэгтэн хураага авцсан. Энэ дээр одоо амьд зэрэг үлдсэн 2 хүн байгаа. Батуйг начин заан цол аавна Инхтвэ гэдэг аймгийн арслан байж байгаа. За наашаа яваад Мөнгөрдөө арслан 3 үзүрлээд тухайн үеийн жишг уламжлаараа арслан золтой болж исэн энтэй болоо дүүцүүлж бас өөрийгөө өргөдлийг ч юм уу хүсэлтийг гаргаж исэн ган тогтох гард байгаа. Одоо цол ахнэ. За ингэж яваад энэ дээрээс бас дүүцүүлж олгож болох хүмүүс гэдэг дээр бол одоо сумын азар авраг ярьдсан байлээ. Тэгтээ хүсэлт өгсөн юм бол байхгүй. Энэ дээр бол хууль гаргаа бүгдэнд нүгэн гэсэн юм байхгүй. Хүсэлтээ гаргуул өөрөө зөвшөөрөөд хүсэлтээ гаргуул шийдъя гэж байгаа. За ийшээгээ дараа нь бол ингээд 21 оны наадам дээр Батүлзий, Ууганбаяр, Чин чулууны Батчулуун, за Довчин Сэмбэ, за Булганы одоо Эрдэнэ илгийн одоо Амгалан, за дээрэс нь Нэм бүрийн за Батцайхан, за Цэвэн бүрийн Адья, за Баатрийн Урт насан, Инх төрийн Мөнхбаатар, за Батчаргалын Хадбаатар гэсэн ийм ерөөсө 17 оны л асуудал Монгол бүхий холбооноос өргөдлүүдэд өгсөн асуудлуудыг шийднэ. Тэгээд тэр дагж мөрдөх журмын хууль ерөнхий байгаа учраас бүхий холбоо шууд ерөнхийлөгчд уламжлах уу эсвэл баяр наадмын хороогоор уламжлах уу гэдэг байдлаасаа гацчаад байгаа асуудлыг л би процессжуулж өгч байгаамаа. Тэгээ та хэдийг бас зөв ойлгоорой. Би бас энийг шууд одоо